Энэ хүн бол Монголоос Google-д ажилд орсон хамгийн анх юм. Сайн байна уу? Намайг Батулга гэдэг. Би Google компанид ахлах инженерээр ажилладаг. Хүмүүс Google-ийн баталгааны талаар мөн түүний инженерийн замлын талаар маш олон түүхүүдийг сонссон. Тэгвэл энэ түүх арай өөр байна. Хүүхдүүд өөр өөр төрлийн хавьяастай байдаг. Зарим нь урлагийн, зарим нь спортын, зарим нь олимпиадын хүүхд гэдэг. Харин Батлага олимпиадын гэдэг ангилалт байлаа. Гэхдээ зүгээр ч нэг олимпиадын хүүхд байсангүй. Батлага 7 дугаар ангиасаа дээд ангийнхаа олимпиадуудад оролцдог байж. Гэвч нэг удаа түүний орох сонирхолтой байсан физик, математик, мэдээлэл зүйн гэсэн 3 олимпиад нэг өдөр нэг цаг хугацаанд 3 өөр ангид давхцжээ. Түүний санаанд орсон зүйл нь 3 өөр олимпиадын материалыг зэрэг аваад нэг олимпиадын цагийн хугацаанд хийж дуусгах. Ийхүү хотын аваргын 3 олимпиадын материалыг нэг олимпиадын хугацаанд хийж дуусгаад бүр түүгээр зөксөхгүй хоёр дээр нь байр эзэлжээ. Галзуугүйц. Нөгөө багасаа ингээд бүх нөгөө янз бүрийн тэмцээн оролдоонууд бүгдээрэнд нь ингээд орох сонирхолтой. Тэрнээсээ болж бас нэг удаа нэг уйлж ирсэн. 8 дугаар ингээд улсын физик олимпиадын өмнөх шат нь ингээд нөгөө олон тэмцээнүүд давхардаад бас орж чадаагүй. Тэгээд улсын тэмцээнд сургуулаа төлөөлж оролцох боломжгүй ингээд хуваараа оролцох шаардлагатай болчихгоо. Тэгээ яг хуу хуваараа оролцох юм бол уг нь медаль авахгүй болвол ингээд листэнд жагсаадгүй. Тэгээд тэрэнд бас санаа зовоод ингээ орохынхаа өмнө яг бүртгүүлж явахдаа асуусан. Багшаа энэ төрүүлчих юм бол медаль өгнө үстэй гэсэн чинь. За чи эхлээд төрүүлчих гэдэг чинь. Тэгсэн чинь бас гайвалж төрүүлчихтэй. Тэгээд яг хуу яг нөгөө дүн гарсан чинь ингээд нэгт явж ирсэн аа. Яг медаль гард болох болсон чинь миний нэр байдгүй. Тэрэнд ингээ гомдоод дараа нь шаарлахаад өөр нэг бахан уйсан. Тэрээр хүүхэд байхасаа олон улсын болоод дотоодын олимпиадуудад оролцож, ялж, ялагдаж явсаар түүний олж авсан өсөлтөнд зан чанар нь одоо хүртэл түүний карьерт хэрэг болсоор байна. Батлага Солонгост бакалавр, магистрат өргөж Google-ийн Солонгос дахь оффист тухайн жил 2хан шин төгсөгч авсны нэгээр сонгогдож ажилд оржээ. Тодорхой хугацаанд ажилласны дараагаар Google-ийн Америк нэгдсэн улсад байрлах төв оффист шилжиж ажиллажээ. Манай захирал болохоор нэг удаа нэг монголчууд одоо 13 дугаар зуунд ганцхан сая зэрэгтэй мөртлөөсөө ингээд дэлхийг эзэлсэн мэдэлсэн гэл тэрнийг ингээд яриа суужсэн. Тийм яаж тийм том газрыг ингээд ганцхан сая хүнээр ингээд яаж болт юм бол энэ гэж ярьжсэн. Гэхдээ тулгай шиг шартай нэг сая зэрэгтэй болч дэлхийг эзэлчмээр санагдтал юм байна. Тоглоом болгоод нэг хэлжсэн. Хэдийгээр тухайн үед захирлынх нь ярьсан яриа хөнгөн хошигнол мэт боловч түүхийн туршид бас одоо ч биднийг амжилтанд хүргэсэн, бас амжилтанд хүргэх зүйл нь IQ, өгөгдөл, ямар нэгэн далдын хүчин зүйл эсвэл хувь тавилан биш. Харин бидний хизээч бууж өгдөггүй өсөлтөнд шин чанар гэдэгтээ бид эвлэх хэрэгтэй байна. Morgan Stories 3 дугаар үлрэлийн 4 дахь дугаар байлаа. Хэрвээ энэ хүү бичлэг тань таалагдсан бол биднийг дагаараа мөн хүү бичлэгийг цааш нь түгээгээрэй.